За, өнөөдөр танд баяр хүргэе. За, баярлалаа. Бүтээлээр энэ хүү шагналыг бүрдүүлэх талаар хэлээс хэлээ. Энэ хүү бүтээлийг өнгөрсөн онд хийсэн Монгол театрын анхны бүтээл болох Клеопатра жүжиг дээр ажилласан ерхий зураачаар ажилласан бүтээл байна. Ер нь яг таны хувьд тайлбарлагдсан хичнээн одоо уран бүтээл жүжигүүд дээр ажиллаж байв. 2008 онд соёл урлагийн сургуулийн төгснөөс биш тасралтгүй одоо 15 16 жил ажилласан байна. Энэ хугацаанд орон нутгийн бас 5 6 театрууд дээр ажилласан байна. Мөн тэгээ үндэсний урлагийн театрт бас 4 5 жил байсан. Цагаан лаваа жуулгатай байсан. Одоо л үндэсний бол хан гэдэг жуулга дээр ажиллаж байна. Яг бүтээлүүдээсээ та дурдвал ямар хэмжээ бүтээлүүд онцлог бүтээлүүд онцлог энэ Монгол театрын маань бүтээл бол хамгийн онцлог бүтээл болж таарж байна. Мэдээж энэний найруулагч Шингүн Гитэр өмнө бас драмын театр дээр наддаа үлдээч гээд бас уран бүтээл дээр бас хамтарч ажиллаж байсан. Энэ бол хоёр дахь уран бүтээл болж байна. хэд жилд онцлж байгаа вэ? Хоёр дахь жил өмнө гэхдээ нэг хэдэн он жилээ байсан. Бас хэдэн жилийн өмнө бас нэр дэвшил байсан тийм. Цагаан лавгаас жуулгаас. За баярлалаа. Нэр хүнтэй шагналыг бүртлээ. Таны хувьд энэ шагнал хэр чухал байна? Бас сэтгэлдээ бас Чухал гэдэг одоо хамгийн нэр хүнтэй шагнал бас дотроо ч гэсэн бас энэ шагналыг эзэн нэг өдөр авах байхаа гэж бас хичээж өдийг хүрсэн. Тэгээд авсандаг баяртай. Тэгээд цаашаастай ч гэсэн улам хичээж, улам гоё чанаржуулж, улам гоё урлагийн өндөр түвшинд ажиллана гэдэг амлаж байна. Монголын одоо урлагт гэдэг юм уу таны хувьд одоо ямар нөлөө үзүүлэхийг зорж байна? Цаашдаа ер нь ямар уран бүтээлүүд хийхийг хүсэж байна? Тэгээд хязгааргүй шүү дээ. Одоо ер нь түүхэн жүжиг байна, хамгийн гол нь судалгаатай, бас дээрээс нь дуулж жүжигч. Ер нь бол бүх салбарт нь л бас ажиллаад бичээс хэлжсэн баталтай театрын урлагуудын яг жүжигүүдийн хэвдэг л ийм тийм гэсэн ойлголт бол байхгүй. За. Тэг.